Монголын ардчилын төлөө нэгдэж. За юуны урд өнөөдрийн орон нутгийн сонгуулийн хариуцлагатай үед бас энэ сургалтыг ачаал бүгд өгч тэндээс цаг зав зарж хүрэлцэн ирж сургалтыг хийж байгаа. Одоо улсын хурлын гишүүн Болд болон одоо Өмсгөл төлөвлөрийн гишүүн Ганбат, за Чулуунбаатар, за тэгээд манай Баян хонгорын хаяат улсын хурлын хамгаалсан дараагсан Болдбаатар дарга тэгээд энэ багийн бүрэлдэхүүнд бас юуноор талархал илэрхийлмээр байна. За ерөнхийдөө бол энэ жилийн улсын хурлын сонгуулиар Арс нам бол бүх шатандаа ялагдуулээсэ. За энийг бол яг сонгуулийн дүнгээ бол ханаанаа хүлэмжлж байгаа боловч шинэ гарч ирсэн одоо өмнөдхөө олон ялалт байгуулж авч гарч ирсэн улс төрийн хүчин маань миний бодохгүй л одоо миний санаанд багтахааргүй гэх юм одоо тийм үйл ажиллагаануудыг явуулж байна л да. Одоо араач ийм ажиллагаа явуулах энэ олон жилийн практик дуршлага өнөөс нь ажлаас нь харахад бол ардын намайг би ийм одоо аргаа ятсан гэх юм уу бүх одоо урдлын төрийн залгамж чанарыг алдагдуулсан ийм үйл ажиллагаа явуулна гэж үнэхээр санаанд багтахгүй байсан. Гэтэл одоо сая 2 сарын үйл ажиллагаа харахад бол үнэхээр сэтгэл багтахгүй хэм үйл ажиллагаанд явуулж байна л да. Татвар нэмэхгүй гэж хичээл баахан татвар нэмж явах шээ ардсан нам батсан юм гээд баахан ард түмэн дэшгтэй хуулиудыг ямар ч үнсгүйгээр хууль зөрчиод татаад авч явах шээ ингээд одоо маш олон татварыг нэмнийгээд орж ирж явах шээ энийг орон нутгийн сонгуул болох гэж нэгэ төрөнтэй оргууд татаад тэгээ ерөнхий сайдын тэрнээс буцахгүй энэсээ бол буцаагүй гээд тэгээ одоо ингээд сонгуулийн дараа 17 оны төсвөлд оруулж ирэх гээд байж байгаа шээ иймэрхүү явуулж байгаа үйл ажиллагаа нь үнэхээр одоо энэ бид юу хийчих вэ гэдэг амраа нэг юм ширээсэн тэр шиг ер нь юу болчихвол гэдэг л ийм л сэтгэлийн надад төрүүлж яана л да. Цаашдаа ер нь юу болох болоо гэсэн ийм бас хардлага шиг тийм үү ийм эмзэглэлийг төрүүлэхээр ийм л үйл явдал болоод байна. Тэгээд ийм эцэгтэй цаг үед саяын одоо эрх барьж хүчний 2 сарын хугацаанд явуулсан бас одоо ард түмэнд нийцэхгүй ард түмний эсрэг шинжтэй шимшиг нийтийг хамарсан биш. Ерөнхийдөө бас эрх барьчдын одоо хит давмгай байдлаа хадгалж ард түмний одоо дуу хоолой эрх ашгийг өсөрдүүлсэн ийм олон шийдвэрүүдийг гаргаад гаргах гэдэг ингээд завдаад байгаа юмуд нь бол үнэхээр одоо нэлээд олон хүмүүс бол энийг эсрэг үсч миний хувьд бол энийг үнсэрээр одоо буруу үйл ажиллагаа гэж ингэж хараад байгаа. Зүгээр ер нь яг миний хувьд энэ нам бол одоо олон жил төрөөсний хувьд бол дуршлагтай нам хамгийн гол нь сая улсын хурлын сонгуулиар ялна гэж тооцоогүй байжгаад гинт ялчингуудаа бас ялалтын шоконд ороод бас тийм болохгүй юмнууд явуулаад байна гэж ингэж харж байна. Тэрээс эдгээр бас нэг төлөвлөгөөтэйгээр ийм ард түмний эсрэг хандсан юм явуулмааргүй л улс төрийн хүчин тэгээд цаашдаа энийг засаад явах болов уу гэж бодож байгаа. Тэгээд эндээс яг бас нэг хэмжил үүж байгаа юм бол энэ улс орны эдийн засаг хэвийн байж байгаа нөхцөлд энийг одоо хит унсан байхгүй болсон хоосрсон гэж ингэж муу амлаж ард түмний тэрхийг буруу мэдээлэлээр угааж байгаа нь бол үнэхээр хамсал төрүүлж байгаа хгүй. Энэ бүхэн чинь бол цаг үеийн шалгуур статистик мэдээлэл олон юмудаар бол батлагдсан шүү дээ. Тэгээ иймнүүдийг тооцохгүй үйл ажиллагаа явуулж байгааг болохоор би их барьчд бол үнэхээр гайхаж байна. Тэгээ цаашдаа ямар үйл бий болохыг бол мэдэхгүй л байна. Тэгээд энэ болдоо сонгуулийн өмнө нэр дэвшигч нарт бас юм системтэй сайхан мэдээлэл авчирч мэдээлэл хангасан багийнхан бол дахин талархал илэрхийлмээр байна.